Монгол хүн бол бас нэг өв соёлоо өглүүлэнтэйх, үлдээх тий бид нар ийм адуу малаа үхрээ одоо тэмээгээ хонио бид нар ингэж одоо өсгөж үржүүл цагаан эдэн боловсруулж ингэж амьдрал ахуйда хэрэгэлдэг шүү гэдэг энэ сайхан өвийг одоо хадгалж авч үлдэх нь бол ялчгүй кино урлаг л да. Ими та битгий үйлэл та. Би захын нутгийг авахгүй. Энэ сайхан бичлэгийг үзэж байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Данзан Бадмын уран томглог гэдэг. Би соёл урлагийн их сургуулийг 2006 онд жүжигчний мэргэжлэр төгссөн. Мөн 2015 онд Уртын дуучин гэдэг мэргэжлэр бас төгссөн. Аав бол найруулагчтай говьд тэгээд ийм ахын кино хийж байгаа. Тэгэхэд говьд амьдарч үзээгүй тэмээ малтай ер нь ойрхон маяг болохоор бас жоохон хоол санагдчихсэн. Тэгтэл яад ч юм бас нэг жүжигчин мэргэжлэр төгссөн учраас ер нь ийм сайхан бүрэн хэмжээний кинонд тоглох бол ер нь мөрөөдлөөсөн. Тэгээд яг тэр мөрөөдөл маань бас нэг биелэх цаг хугацаа юм болов гэж таад зориглож одоо шийдвэр гаргасан. Говь гэдэг газрын одоо энэ сайхан уламжлал тэгээ говийн хүмүүс яаж амьдардаг, яаж мал ахуйтайгаа харьцдаг энийг бол мэдхгүй бас энэ кинонд тоглох болсноор зөндөө олон одоо сайхан бас нэг соёл энэ нутгийн хүмүүс яаж одоо адуу мал тэмээгээ тий адуулдаг бас шинийг суралцаал явж. Үгүй халуун намраар угал зосно гэж байх уу? Хээш. Нөгөө мөхөлн мүү? Нэг жалган тавьчих чаас зайлахгүй тий. Би танд хэлээгүй. Нанжидгой охин готоо хоёрыг өчртэй гэд. Тэмээтэй ерөөсөө ойрхон байж үзээгүй. Тэгээд тэр нөө инг хөөслөх, тэмээ ахвал, тэгээ ботхыг ингэнд нь ахуулах бас нэг юм ер нь бол их дөлгөө амт юм билээ. Бид нар нөө мэдгүй харахлаараа ингээл аюу сүрдтэй өндөр том тэнгууд жоохон имижсэн сүулдэ бараг кино зурагны 7 хоногоос эхлээд тэмээтэйгээ ботхотойгоо бүр ингээд ижилсэн. Нөө ойлаад байна уу? Ойлаад байна. За Хөөс 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 Сүүлийн тэмээний ачаа үнд гэдэг шиг өнөөдөр хамгийн сүүлчийн өдрөө нэг хамгийн ихэнд авсан уул нэстээ 7 дугаар нэстээ өнөөдөр явсаар агаад 3 дээр сольж одоо нэлээд хэдэн дүблэлээ. Ирээдүйн одоо кино урлагт бас хүчтөрж орж ирж байгаа мундаг хөдөлмөрч одоо залуучуудтай хамт ингэж нэг түүхийг бүтээлцэж хамтран ажиллаж байгаа маш их баяртай, маш их бахархаж байна. 3-1 средний 3-1 Агаар. Тэсэ. Сайхан говь нутагта амьдардаг ийм бас нэг сэтлийг төрүүлэх бидний бас нэг юм хүсэл мөрөөдөл байгаа киноны манд бас зорилго. Тэгэхээр энэ бүх сайхан зорилгод бас хүмүүст хүрэх болтугай л гэж одоо уран бүтээлч бид нарын зүтгэж байгаа.